Монгол улсын нийслэл хөгжлийнхөө явцад 28 удаа нүүдэл сэлгэж 1778 онд Богд хаан уулын ард Туул голын хөвөнд шилжин суурьшсан бөгөөд 1786 онд одоогийн Монгол бүхийн өргөө байрлаж буй суурин дээр Сэцэнхан аймгийн суурин жаса анх байгуулагдсанаар Улаанбаатар хотын анхны тулгын чулуу тавигдсан түүхтэй. Баянзүрх дүүрэг нь 1965 оны 4-р сард Улаанбаатар хотын зүүн талыг хамарсан Найрамдлын Арион нэртэй байгуулагдсан нийслэлийн ууган 4 дүүргийн нэг бөгөөд 1992 оноос Баянзүрх дүүрэг болж анхны шатны нэгж 28 хороодтой нийслэлийн 9 дүүргийн хамгийн том дүүрэг нь болсон юм а. Шинжлэх ухаан, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээний салбарын томоохон байгууллагууд төвлөрсөн гоёмсог барилга, хөшөө дурсгал зэрэг хотын өнгө төрхийг бүрдүүлсэний зэрэгцээ үзэгсэлэнт байгалийн иж бүрдэл болсон Баянзүрх дүүргийг Ган чимгийн бэлгүүн Монгол брэнд Морин өртөө 2022 уралдаанд төлөөлж оролцохоор боллоо. Ган чимгийн бэлгүүн Дорнод аймгийн уугуул нийслэлийн Баянзүрх дүүргийн суугуул нийгмийн ажилтан мэргэжилтэй. Би ерөнхийдөө 2007 онд оюутан болоод Монгол Улсын их сургуульд нийгмийн ажлын ангиар эсэлж ороод тэгэл ер нь хотын хүн болж эхэлсэндээ одоо хотод орж ирээд ерөнхийдөө 15 жил болж гэсэн. Монгол брэнд Морин өртөө 2022 уралдааны танилцуулгын нэвтрүүлгийг та бүхэнд хүрсээр байгаа. Тэгэхээр өнөөдөр та бүхэндээ нэгэн шинэ элчийг танилцуулахад бид бэлэн болсон байна. За бид өнөөдөр Ган чимгийн бэлгүүн гэмэх шавилхан биетэй бяцхан бүсгүйтэй уулзаад зогсож байна. За бэлгүүнээ сайхан урьж байна уу та? Сайхан хамарч байна. Та сайхан урьж байна уу? Сайхан. За манай бэлгүүн маань нэгдүгürt маш одоо ер нь л уг гаралд орно дих. Гэхдээ хотод одоо суурьшаад олон жил болсон. За тэгээд өөрөө нийгмийн ажилтан, дээр нэмээд йогийн багш, нүүрний бас йогийн багш одоо гуаша хийдэг юм сонирхолтой бүсгүй манай тэмцээнд оролцож байгаа. Тэгэхээр энэ талаар хэдүүлээ ярилцаж олон мэдээллийг та бүхэндээ хүргэх болно. За бэлгүүнээ өнөөдөр хоёулаа сайхан хөдөө газар ирсэн байна. Морь малтай газар ирлээ. Сэтгэл хөдлөж байна уу? Сайхан байна. Одоо дандаа хээр голтой адуу хараад манай одоо өөрсдөө юм суур адуу яг энэ зэсмийн адуу байсан болохоор одоо бараг л огшиж байна. Айгу гоё өдөр байна. Сайхан өдөр байна. Гоё хайр нутаг явбуу. Нутаг явсан. Гэхдээ яг нэг төр хугацаагаар ажлын шугамар л явсан хөөс яг нэг хөдөө гадаа яг юу гэмтэй амрах гэж морь мал унах гэж бол явсангүй. Явж явсангүй. За ер нь гэхдээ ойрд яваагүй ч гэсэн баг залтай байхдаа морин дийл дээр л өссөн билгүй дээ. Хэдэн наснаас морь унж эхлэв. Ер нь сэтгэл тоногсон гоё наадмынхаа талаар хаваалцсан. Би ч ерөөхдөө бол өстө морин дийл дээр өсөө 7 наснаас хойш морь унж эхэлсэн. Тэгээд 7 наснаас морь унаал баг тэгэл нэг хурдан морь унамарч айдаал яваал яг хэвдээ нэг Монгол хүний сайхан те морио харж огшдог баярлдаг байсан учраас яг тэр утгаараа наадмын морь бол зөндөл унжсэн. Тэгээд наадам бол олон ч наадамд орж исэн. Тэгээд нэг наадмыг л өвдөсөөс мартдаггүй нөгөө манайх морь уяагүй. Тэгсэн чинь би гуйсаар агаад нөгөө сумын наадамд явчаад нөгөө унж авсан морио нярлсаар таралсаар агаа зогсооцоо. Тэгээ гэрлүүгээ явах болсон чи бүр шүн ганцаараа яваад тэгээд нөгөө сайхан наадам мөн баг айцаар дуусчих өөрөө уйлж гад хаашаа ч ирсэн хав харанхуу тэгсэн мөртлөө нөгөө морио унсаараа байгаад тэгээд нэг замдаа нөгөө морио алхаж явсан хүнтэй таарсан чи хэний хүүхдээ давгийн хүүхдээ нэгсэн чинь хүүе нохинот хүүхэд яаж ингэж явсан бэ гэд нэг айлд очоод те өвөг маань нэг бараадулж өгчээс нэг тийм сонин түүх байдгийн тэр бол хамгийн сонин нь тэрнээс нөгөө ундаа хуушураа идэж үссэн наатан бол зөндөө зөндөө байгаа. Манайх ерөнхийдөө дандаа тийм бараан цэсмийн адуутай дандаа бараан хаанаас ч харсан андшгүй дандаа бараан адуутай. Ерөнхийдөө намайг жоохон бодол дандаа доод 3 үйдэг байсан. Дааг хязаалан те үрээл ундагсан доод 3 нас ундаг байжгаад томроод ирэхэд дээд 3 руу шилжсэн байдгийн. Тэгээд одоо томцсон л юм бэлгүй дээ. Одоо би ч бол нэг томтгорч юм биш дээ. Хамгийн сүүлийнхаа наадамд бол ерөнхийдөө 16 настай хурдан морь унсан. Сүүлийн 2 жилээ зайдлаад зайдан морь унж байгаа л ер нь тэгэл халаандаа гарсан да. Морь таарсан соёл гэж чиний ойлголтоор яа юг хэлэх вэ? Бас л их өргөн том ойлголт гэж би бол харж байна л да. Ядтаа л нөгөө нэг имэйл хазаар тий мөн дээрээс нь морины малалгаа одоо арчилгаа тордлогоо юу гэмдэ нэг би одоо морин дуртай байлаа гээл нэг тарган цатгалан морь унж авчаал нэг нярал тарлаад байхад гол нь биш тухайн морийг бас унж идэхийн тухайд бол монгол хүний хувьд бол эдэж хоолыг тааруулдаг гиз хоолыг хөнгөрөөдөг ч юм уу тиймэрхүү асуудлууд бол хамгийн наад цаад яригдана гэж бодож байна. Одоо ингээд
хөдөө орондод харахад айгүйх мотоциклд уучлаа л да. Тэр бол миний бодлоор жоохон харамсалтай санагддаг. Яагаад тэгэхээр Монгол хүн морьтойгоо дэлхийн талыг туулчаад тийм ээ. Яагаад өнөөдөр заавал мотоцикл унаад явах хэрэгтэй гэж. Морь маань өөрөө бол за хамгийн наандаж гэж ярихад хүн морьноос унчаад мотоциклаас уншин шиг бэртлэгийн план авдаггүй л байхгүй. Одоо би жишээлбэл хүүхд тахтаа зөндөө морь унжсэн тэрнтэйг адилхан бас зөндөө морьноос ойчж исэн одоо дөрөө мөрөндөө чирэгддэг ч юм уу. Багцрын асуудал гарч илээсэнтэй. Гэхдээ болвол те нэг амин талтай юм бол айхтар бол болж исэн бол байхгүй. Энэ маань яагаад тэгэхээр морь хүн хоёр өөртөө холбоотой. Морь гэдэг маань өөрөө амьтантай биднийг мэдэрдэг, ойлгодог. Яг морьтой өөрөө зөв харьцаж чадах юм бол бид нэрийг бол нэг хизээч Монгол хүн бол морьтой хад газардахгүй л гэж би боддгийг. Энэ маань бол би бас нэг талаар айгүй том соёл гэж харж байгаа. Тэрнээс ич бид нэр бол нөгөө явган хүмүүс биш шүү дээ. Хаач газардахгүй. Тэгэхээр мотоциклнаас ундаг ч юм уу айгүй судалгаагаар харахад бол айгүй юу л гэдэг юм л дээ. Мотоциклаас олж нас орсон тохиолдол их байдаг. Тэрнийхээ оронд бид нэр одоо морио унаад идлээд явах юм бол энэ соёлоо алдахгүй, өв соёлоо алдахгүй байх юм бол бид нэр бол хаач газардахгүй л гэж би бодож байна. Тал нутагт одоо тийм өссөн таны хувьд одоо ингээд морь унаад явхад ингээд дуусшгүй тал үргэлжилдэг байлгүй дээ. Тэр одоо ямар идэг вэ? Ер нь ингээд морьтой ингээд тэр хөндөй талыг туулах сэтгэл тэнийгээл нэг хамаг те одоо гойныг зовлон тэр бүхэн ингээд арилсан мэдрэмж төрдөг их сайхан хамгийн сүүлд одоо ерөнхийдөө 2010 биш 2007 онд л морь унжсэн юм а да ер нь нэлээд урт хугацаагаар гэх юм бол сүүлд яг богиноор л гэсэн. Тэгэхэд бол нэх гоё уучраад явж байсан хамаг ажил ингээд нэг ард үлдсэн мэдрэмж төрөөл тэгээд Монгол брэнд морин өртөө 2022 гэдэг тэмцээн та одоо төлөвлөөд одоо энд хоёлоо зогсож штэ тий. Ер нь энэ тэмцээнд ер нь яагаад орох болов? Ер нь өөртөө ямар зорилго тавьж байна? Тий. Би нөгөө ерөнхийдөө бол нөгөө Баянзар төрийн гачуур турд уяачтай холбоонд бол харьяалагдаж явдаг. Гачуур турд уяачтай холбооны нарийн бичиг гэж явдаг. Тэгээд манай тэргүүн нэмд орж ах надраа ярихгүй юу? Тэгэхээр би эхлээд нөгөө яг машин барьж санаанд бодгоо. Тэгээд үгүй чи нэг юм юмд оролцоотгаа чи гэхээр нь үдсэн чинь нөгөө үдчихс нэвтрүүлэг гарч ирж байна л да. Тэгэхээр гинт зориг ороод үгүй ер нь тгийгээд би ер нь бол нөгөө багтаа тэр түрүү ярьжсэн те нөгөө нэг туур дуужсэн гэд. Тэгээ ер нь холын замын морь оролцсон тийм нэвтрүүлэг за нэвтрүүлэгт бол биш гэхэд нөгөө нэг тэмцээнд ч юм уу одоо морьтой нэг холын замын юмд бол оролцож үзэх сонирхол аягүйх байдаг гэсэн юм багаасаа манай ах чи ер нь бол их нааша адуу тэр тувраар авчирдаг байсан юм. 2000 оны их мэхээр тэгэхэд бол би бас намаа ингээд гадуутчнаар аваа явчаач гэхээр чи жоох ингээд угаасаа үлдээ чинь тэгэл би ер нь бол хар багасаа л юм холын замын морин юмд бол оролцох сонирхол байсан. Тэгсэн чинь харин бүр хөгжөөд нэвтрүүлэг болоод гараад ирэхээр чинь хүй тэгэл даг яг сэдлийг өгөхөөр нь тэр доор нь ягаад тэгэл ер нь оролцгийг шийдээл ясан л да. Гэтэ мэдээж яг хуу тэмцээн уралдаанд орж байгаа хүн юм чинь төрүүлэх бол зориг байна. Гэтэ төрүүлэхгүй байсан ч гомдоод ах байхгүй. Энэ бол миний насан туршид дуурсагдаж явах те маш том дуурсамж болж үлднэ. Ээж нь ингэ явж исэн шүү гэдгийг хүүхдүүдэд ярихад ч тэр үзүүлэхэд ч тэр ер нь бол өөрийгөө яланд хилээ тэр нэвтэр 1000 км гэдэг бол тоглоом биш. 1000 км дуусна гэдэг бол өөртөө л том амжилт гэж би үзэж байгаа. Нээ миний сайхан охин яшин би хали энийг өөрөө бас нялх үйтэй байгаа сайхан бас төрөө дуудаагүй тэгээд ингээм 1000 км явна гэхэд гэр бүлийн хүмүүс одоо хэрхэн хүлээж авбаа. Тий анх бол амар гайхсан л та. Тэгэхээр нэг анх хэлэхдээ би дөнгөж нөгөө хүүхэд маань сар гарантай байсан. Юу яриад байгаа юм бэ? Чи нялх үйтэй гэхээр би тэгсэн. Үгүй өнөөдөр уралдагаагүй штэ. Харин ингээд 8 сард болох юм бэлээ. Ерөөдөө би нөгөө мэдээллийг цухас авцсан. Тэгээд 8 сарын ихээр болно гэдгийг ойлгосон байсан учраас 8 сартаа болоход хүүхэд маань 10 сартаа болчихноо. Би барах юм байна. Одоо гиз тэр ойдл модл идэх чинь байна. Оролцъё гэсэн чинь за замнаар өөрөө л манай нөхөр ер нь намайг бутлаар их дэмждэг л дээ. Юу ч хийсэн айгу дэмждэг болохоор тэгэл за ороо. Манай эхнээс бол ер нь бол ирч хүчтэй тийм тэгээд нэг юм хийнгээд зорьсон бол тэрэндээ заавал хүрд. Тэгэхээр ерөөхдөө өөрөөсөө би бас төрүүлэх байх гэж бодож байгаа. Тийш л бодож байна. Манай гэр бүлийн нэг Мянганбаатар гэдэг. Тэгээд нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Баг том хүмүүс маань санчир бага хүмүүс маань эхлэнгөд одоо 5 сартай хүүхдтэй байна. За дүг үсч. За гарын үсч. Өө тэрхүү. Би нэг найзаагаа дагаж л
ажил дээр нь очиж явж байгаа л байх. Тийшээс. Тэгээ би нэг оюутан бахтаа ерөнхий цагийн ажил хийхэд гэсэн. Тэгээ зайсангийн мэдлэгүрт кас идэг гэсэн. Тэгээд манай хүний найз нь болохоор бас тэр нөгөө мэдлэгүртээс нөгөө менежер идэг гэсэн. Тэгээд нөгөө найз нөхдөөрөө дамжуулаад танилцсан гэх юм уу та. Тэгээд ажил хийж яваал танилцсан хоёр дөө. Би ер нь бол нэлээд сонин шийдвэрүүд их гаргана. Тэр бол юм айгуусан дэмждэг. Би одоо ямар ч юм төрөө хэлсэнтэй морин өртөнд 12 сард орё гэж шийдэхэд охин маань одоо дөнгөж сар гарантай хахад эхлээд юу яриад байгаа юм бэ гэж хэлсэн. Сүүлдээ бурхан шүү. За тэгээд орё гэхэд их гайхажсэн. За чи өөрөө шийдсэн бол тэгээд намайг ер нь бүх талаар их сайн дэмжин л дээ. Юм хэлэнгүүл үгүйсгээд энэ төр байдаг хүмүүс байдаг шүү дээ. Нэг тийм бол огт байхгүй. Тэрдэл нь бол их даваа талтай гоё. Нэр тэсэр хатуушлын хувьч би бэлтрийн хувьд ч зөрөгтэй хүн чи чадна гэхээр ангирал тэгээ шууд ер нь орно гэдэг байран дээр шууд орж эхэлсэн. Би ах чинь болохоор Баянзүр дүүргийн Баянзүр цогцлбор сургуульд ажиллаж исэн нийгмийн ажилтнаар хамгийн анх одоо мэрэгжлийн ажлын гараа тэгж эхэлсэн. Тэгээд дөрнөөс хойш ерөнхийдөө Баянзүр дүүргийн хүүхд гэрэл хөгжлийн төв хүүхдийн ивэг сан гэд ерөнхийдөө бол мэрэгчлэр олон жил ажиллаж гаад одоо бол кредитний амралттай. За манай бэлгүү маань хотын төлөөлөл болж орж байгаа. Тэгин ялангуяа Баянзүр дүүргийн одоо харьяан дээрээс орж байгаа. Тэгэхээр энэ дүүргийг төлөөлж байгаа хүний хувьд танд одоо Улаанбаатарчуудтай хэлэх одоо уриалга юу вэ? Тийм. Тэгээ нэг морь ундаг хүний нэг гэхээр нэг хүмүүсийн хотын хүмүүсийн гэх юм уу да нэг тийм хэвшмэл ойлголт байдаг байхгүй юу? Морь ундаг хүн бол тэр морио унаад хөдөөнөл байдаг ч гэдэг юм уу те? Эсвэл болвол яг нэг Улаанбаатартай зөвхөн нэг морил ундагч гэдэг юм уу нэг тийм төсөөлөл байдаг. Тийм бол байхсгүй л дээ. Ерөнхийдөө Монгол хүн гэдэг бол мориоч унана. За морь ундаг хүн бусад ажлыг ч гэсэн хийж чаддаг байхгүй юу. Тэгээ ялангуяа би одоо ингээ гоо сайхны салбарт ажиллаж чинь тэгэхээр бүр гайхаад идэг. Яахлаараа морь ундаг хүн гэж ажиллаж болтгүй юм бэ би гайхаад байгаа. Тэр тусмаа би бүр оролцмаар те хүмүүс айл болгоны хийж чаддгиймаа гэдгийг харуулах хүсэж байгаа байхгүй юу. Тэгээ тэрнээс ш зөвхөн тэнд морио маллаа те одоо юу гэж боддгийг нэг интернет ч орч чадахгүй, компьютер дээр ч ажиллаж чадахгүй гэл нэг тийм ялгаа гаргаад байгаа юм шиг санагдаад байдаг. Тийм байх бол ясгүй. Монгол хүн бол мориож унах хийх ёстой юм а чинь ер нь заавал морь ундаг хүн хөдөөл байдаг гэсэн юм л те. Тийм юм бол биш ээ гэсэн үг л те. Монгол брэнд морин өртөө 2022 уралдааны оролцогч одоо Баянзүрх дүүргийн төлөөлөл бэлгүү маань ингээ та бүхэнд одоо танилцуулга хүргэлээ. За тэгээ бэлгүүний хамгийн сүүлд одоо бусад оролцогч элч нартай зориулж мэдчилгээ давшуулна. За тэгээд Монголын өв соёлыг түгээн дэлгэрүүлэх гэж хамтдаа нэг зүйлсийн төлөө оролцож байгаа бүх хүмүүстээ амжилт хүсье. Эгчийн зан чанарын хувьд гэх юм бол айгүй тийм дайчин, зоригтой. Одоо аливаа нэг юм ингээд нэг юмнаас зурсан болол эцсийн үзэж ижил яадаа тавина гэж ойлгодог шүү дээ. Эгчигээ ер нь бол эгчтэй ер нь бол одоо энэ уралдаанд нь өндөрт амжилт хүсье. Тэгээд дөвгийнх нь хуваар одоо эгчтэй бас маш их хайртай шүү. Тэгээд ирээдүйн ажил үйлс нь өндөр амжилт хүсье. За Баянзүрхчүүдээ ийм сайхан эрэмгий зоригтой юм одоо бүсгүй танай дүүргийг төлөөлж оролцож байна. Тэгэхээр та бүхэн бас Баянзүрх дүүргийнхэн бас Улаанбаатарчууд нь бүсгүйгээ дэмжээрэй, бэлгүүнийгээ дэмжээрэй гэж та уриалмаар байна. За баярлалаа. Үндэсний шинэ спортын хөгжилд гар бие оролцож, Монгол морины тэсвэр төвчээр Монгол бүсгүй ур ухаан гайхамшиг харуулахаар нэлэх биетэйч 1000 км-ийн уралдаанд зориглон орж буй ган чимгийн бэлгүүний унах хүлгүүдийн явдал өдөөмөдөд зөөлөн байж өртөө хүлгийн эзэн болгэ. Монгол брэнд морин өртөө